Сайн байцгаана уу? Өнөөдрийнхөө бичлэгээр маш гоё амттай алимтай пирог хийсэн байгаа. Эхлээд кексийг хийн. Кексэнд бан 450 г гурил, 25 г хүнсний цардуул буюу хархмал, 1 ут ванилийн сахар, 1 ширхэг өндөг, 1 чимэг давс, 150 г цэцгийн дос, 30 г сахар, 20 мл ургамлын дос, 1 цааны халбаг нунтаг хөөлгөгч буюу бейкинг паудер, 70 мл ус орно. Бүх орцож ороодоор мэдээлэл хэсэг давхар оруулсан байгаа. Ороод үзээрэй. Эхлээд гурилан дээрээ цэцгийн досоо ийм үргчээр ингэж үрээд гурилтайгаа сайн холиод өгнө. Цэцгийн дос маань хөргөгчнөө шууд гаргасан хөв хүйтэн байх ёстой. Ийм болсон гурилан дээрээ сахараа, давсаа, нунтаг хөөлгөгчөө, хүнсний цардуулаа, мөн ванилийн сахараа хийгээд сайн гутгаж хольж өгнө. Дараа нь тосоо, усаа, мөн өндгөө хийгээд зуурмаг болтол нь нухна. Ийм болсон зурмгаа одоо уутанд хийгээд хөргөгчөнд 1 цаг байлгана. Энэ хооронд дотор нь хийх альмаа бэлтгэцгээе. Орцонд маань 1 кг хүчиллэг эсэглэн амттай алим, цайны халбаны талаар нунтаг цинамон, биеэм савлгаатай хэрэгэлсэн байгаа. Цайны халбаны талаар ванили экстракт буюу шингэн ванилийн 50 г цэцгийн дос, 110 г сахар орно. Одоо альмаа ингэж жижиглээд жигд хэрчээд өгнө. Би альмаа угаа цэвэрлээд гол хэсгийг нь авчихсан байгаа. Мөн хальстай нь хийсэн байгаа. Алимныхаа хальсыг аваад хальсгүй хийж бас болно. Ийм болсон альмаа одоо хайруулын тавганд хийгээд дээрээс нь сахараа хийгээд плетгийнхаа дундаж хэмдээр ойролцоогоор 10 минут жигнэж болгоно. Ингэж болгох хавцад алимны шүүс ингэж гарна. Би нэгээс өсвөртөл халдаг плетгний долоо дээр нь болгосон байгаа. Ингээд алимны шүүс маань ширгээд ийм болоод ирэхээр нь цэцгийн тосоо, синамоно мөн шингэн ванилигаа хийгээд сайн хутгаж хольж өгнө. Алим маань ийм болсон байна. Одоо 26 см-тэй белууны хэвний суурьнд нь шарга шүгний цаас дэвсээд зах хэсгийг нь ингээд цэцгийн тосоор тослоод өгнө. 1 цагийн дараа гурлаа хөргөгчнөөсөө гаргаад ойролцоогоор 3 хуваасны 1 хэмжээтэйгээр хуваагаад салгаад авчин үлдэгдэл зурмгаа илдээд белууны хэвэндээ хийгээд өгнө. Ингэж илдэхдээ хуурай гурал хэрэглэх шаардлагагүй, мөн дээр нь белууны хэвээ тавиад хэр том илдэх хэмжээг авч бас болно. Ингэж илдсэн гурлаа белууны хэвэндээ хийгээд зах хэсгийг нь илүү гарсан зурмгаа тэгшлээд авчин зах хэсэг нь ойролцоогоор 1.5 см дээшээ байхад болно. Ийм болсон зурмын дээрээ бүх альмаа хийгээд жигэд тараа нь илүү гарсан зах хэсгийн зурмгаа баг зэрэг доошо дараад алимтайгаа тэнцвүүлээд өгнө. Одоо үлдэгдэл гурлаа илдээд нарийнхан жигэд хэрчээд алимн дээрээ тавиад өгнө. Ингэж илдэхдээ гурилны маань зузаан ойролцоогоор 5 мм байхад болно. Ингээд илүү гарсан зах хэсгийн гурлаа тэгшлээ зүсээд авчин яг юм дараалалаар үлдэгдэл бүх гурлаа дээгүүр нь жигд тавиад өгнө. Одоо 1 ширхэг өндөг сайн гутгаад дээгүүр нь ингээд жигд түрхээд өгнө. Ийм болсон байна. Одоо урьдчилж халаасан шарга шүүгэн дээр дороосон 180 градуст 30 минут болгоно. 30 минутын дараа ийм болсон байна. Одоо хөргөө тавьчихна. Ойролцоогоор 20 минут хөргөсний дараа хэвнээс нь салгаад авчна. Би 26 см-тэй белууны хэвэнд хийсэн байгаа. 28 см-тэй хэвэнд бас хийж болно. Ийм алимны пирог хийхэд эсэглэн алим маш тохиромжтой байдаг. Хэрвээ эсэглэн амтанд дурггүй бол алимныхаа талыг жихэрлэг алимтай, талыг нь эсэглэн алимтай холиод хийж болно. Эсвэл жихэрлэг алимн дээрээ 1 лимоны шүүс шахаад хийж бас болно. Ямар ч байсан эсэглэн амттай байх ёстой. Тэгж байж маш гоё болдог байгаа. Ингээд маш гоё амттай алимтай пирог маань бэлэн боллоо. Заавал хийж үзээрэй. Мөн асуух асуулт байвал доор комент хэсэгт үлдээгээрэй. Амжилт хүсье. Дараагийн бичлэг хүртэл түр баяртай.